Сайн байна уу? Ирцээ сувгаас мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзчаадаа баяртай байна. За ингээд хамтдаа суралцдаг та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бас та бүхэндээ харуулах гоё юм сонтой байгаа. Тэгээд нэлээ өмнө ирсэн тэгээд харуулж амжихгүй явсаар агаад. Энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ үргэлж нууцлж байх ёстой 6 зүйл. Нас ах тусам анхаараарай. Платоны амьдралын зөвлөгөө гэсэн ийм сэдвээр та бүхэнтэйгээ ингээ хуваалцъя гэж бодож байна. Тэгээд яагаад одоо энэ сэдвийг сонгосон бэ гэхээр хүн хэлхээс нааш цаас жичлэгээс нааш гэж хэлдэг дээ тийм ээ. Энэ зүрхтэй адилхан хүн хэдийгээр нас явсан ч гэсэн тийм ээ. Тэгэхээр хүн хэн нэгэн одоо хэлж өгөхгүй л тийм ээ бас мэдэхгүйгээсээ болж одоо амьдралдаа алддаг ийм тохиолдол байдаг тийм ээ. Ялангуяа одоо өөрийнхөө хувийн амьдрал одоо зорилго төлөвлөгөө юу байдгийг тийм ээ. Хамаг юм одоо илэн далангуй ярьснаас болоод өөрт нь асуудал гарсан, гэр бүлд нь асуудал гарсан зөндөө олон юм тохиолдол байдаг тийм ээ. Тийм учраас олон хүмүүст хэрэгтэй байх гэдэг утгаар энэ сэдвийг хөндөж байна. Би өмнө энэ бичлэгийг хийж байсан. Гэхдээ одоо үзээгүй шинээр орж ирсэн улсууд зөндөө байгаа. Мөн одоо агуулгыг марцсан улсууд тийм ээ. Дахиад одоо сонсоод тийм ээ нэгийг ойлгож хоёрыг тунгаагаасаа гэж бодож байна. За эхэлцгээе. Эртний Грекийн алдарт философч Платоны үг. Орчуулан хөрвж байна. Нас ах тусам анхаарах зүйлс. Таны үргэлж нууцлж байх ёстой 6 зүйл. 1. Өөрийн хувийн амьдралыг шаардлагаас илүү хэмжээнд хэлэх хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн харилцаа өөрчлөгдөж байдаг. Маш ор харилцаатай ч хэдэн жилийн дараа юу болохыг хэлж мэдэхгүй хүний харилцаа юм аа. Ямар ч харилцаа мөнх байж чадахгүй. Хэрв гүн гүнзгий хувийн харилцаатай хүнтэй муудалцвал дараа нь толгой өвдөх асуудалтай болно. Өөрийн тухай их ярих агшинд миний бодол санаа, зорилгоос үл хамааран олон зүйлийг алдаж болох тул болгоомжтой байгаарай. Хүмүүс бүгд л хувиа хичээдэг бөгөөд бусдын зовлонд мэдрэмжгүй байдаг. Муу зуршил болон гэр бүлийн түүх зэрэгэ илэн далангуй ярьж, бусдын шүүлт шүүмжлэлд өртгөөс зайлсхийх нь зүйтэй. 2. Өөрийн сул талыг бүх хэл. Үг нь нэг хүний амнаас гарч мянган хүний чих рүү ордог. Яалтчгүй сул талаа ярих үед бүгдийг хэлэх шаардлагагүй. Хэрв нөхөрлөл чинь гүн биш бол гүнзгий зүйл бүх яар. Чөлөөтэй ярьж болохгүй гэж байгаа үг бус. Ядчил үүнийг энэ нөхцөл байдалд хэлэх нь тохиромжтой юу, үгүй юу гэдгийг өөрөөсөө асуух нь зөвөө. Алдаж хэлсэн ганц үгнээс болж таны нүүр царай нэр хүнд асар муугаар унаж болно. Бусдад сонсуулахад зүгээр үг гэж байхад нууж явахад өлзийтэй зүйл гэж бас байдаг. Яах ёстойгоо шийдэж чадахгүй үедээ юуны түрүүнд бусдыг сайн ажиглангаа өөрийн боломжит цаг хугацааг хүлээх хэрэгтэй. Хүмүүсийг ажиглангаа дахин нэг сайн бодоод үзэхээр бүгдэд хэлэх үү, дуугаа өнгөрөх үү гэдг нь тодорхой болно. Гашуун үнэн боловч хүн бусдын сул талыг харж тайтгарч өөрийн мэдлэгүүд таашаал авч байдаг. Сул талаа хэн нэгний тусламжтайгаар бус өөрөө даван туулах хэрэгтэй бөгөөд тэгж чадна гэдгийг санаж яваарай. 3. Өөр хэн нэгний муу дутагдлыг бүү яар. Хүний мууг юмын чинээ бодлогүй ярих нь миний өөрийн дүр төрхийг сөрөг болгож байгааг ойлгох нь зүйтэй. Ховж хамт ярьж нэг тал гэж бодож байгаа ч шийдвэрлэх мөчөд эцэст нь эргэлзээ төрүүлнэ. Нийгэмд итгэлцэл хэрэгтэй сайхан боломжуудыг алдах болно. Амнаас гарах үг нь буцаад өөрт ирдэг. Шүүмжлэн дэмий зүйл юм аа. Яагад гэвэл хүнийг өөрийгөө хамгаалж зөвтгөж тэмцэх байр сууринд аваачдаг. Шүүмжлэл нь бас аюултай. Яагад гэвэл хүний эрхэм нандин бардамлыг гэмтээж, дургуутсал, гомдол, харуулслыг дууддаг учраас юм аа. Бодлогогүй нулимж хайсан үг харилцагчийн маань сэтгэлд хэдэн 10 жил сумшиг зоогдсон үлдэж болно. Тэрхүү шүүмжлэл нь өөдөө хайсан чулуу өөрийн толгойн дээр гэдэг шиг над руу иргэн ирнэ. Бусдыг шүүхгүй бол та өөрөө ч шүүгдэхгүй. Хүний алдаа нь тухайн хүний бусдад харилцах харилцаанаас үүдэлтэй байдаг. Бусдын алдааг эргцүүлэн өөрийгөө тунгаан бод.
Сөрөг ярианаас зайлсхийх нь нийгэмдэх амьдралд ашиг тустай. Бусдын санаа оноог эсэргүүцэх, алдааг нь зааж өгөх хэрэгтэй үед шууд утгаар нь бус. Харилцагч маань мартсан үннийг гинт санаж байгаа мэтээр зөөлөн ухаалгаар ярь. Дотны найз юм уу гэр бүлийнхэндээ энэ бол чиний л төлөө хэлж байна гэдэг. Үндэ энэ нь чиний буруу, миний зөв гэж хэлж буйтай адил. Хүн бүр өөрсдийн гэсэн нөхцөл байдал шалтгаантай байдаг учраас боломжоор ойлгож сонсож өгөх хангалттай. Сөрөг үг, ховж, шаардлагагүй зөвлөгөө зэргийг хамаагүй хэлэх хэрэггүй. 4. Өөрөөрөө бүв бахарах, битгий онгир. Самсаргүй гайхуулж хэлсэн үг санаанд оромгүй буруу ойлголтыг төрүүлж атаархлын бай болох тохиолдол олон байдаг. Тэр нөхцөл байдлын хариуцлагыг хүлээх хүн онгир сагсуурсан чи өөрөө юм аа. Тиймээс амаа нэгтээ болгоомжилж бас дахин болгоомжлоорой. Философийн эцэг Сократ ингэж хэлсэн байдаг. Юу ч хамаагүй хэл, тэгвэл би чамайг ойлгож чадна. Хэлж ярьж буй үгэн дотор сэтгэл зүй, зан чанар бүрэн багтсан байдгийг тэр аль хэдийн мэдэж байжээ. Хийж үй зүйлийг мань хүмүүс хараад намайг магтаас өмнө би өөрөөрөө сайрхаад эхэлбэл тэр зүйлийнхээ үн цэнийг унгаж хүмүүсийн хандлтыг дордуулдаг. Уулзах тоолондоо зөвхөн өөрийгөө дөвөөлгөж сайрхдаг хүнд дургүй хүрдэггүй гэж үү? Яг одоо ажил хэрэг амьдралаасаа болоод таны хажууд байгаа ч сайн хүн ч гэсэн танаас холдон одноо. Яг үндэ жинхэнэ ухаалаг хүмүүс нь даруй зангаа ашиглан хэрэгцээгүй атаархлаас өөрийгөө хамгаалж чаддаг. Харилцагчтай атаархлыг мэдрүүлэхгүй байх нь хамгийн сайн хандлага. Сайн үсийнхээ тухай ярих тусам ихэмсэг бардам харагдахдаа амархан байдаг. Жинхэнэ сэтгэлд бүрхтэн үл харагдаж би ийм хэмжээний хүн гэдгийг харуулахын төлөөх зүгээр нэгэн шоу болон үлднэ. Заавал бусад ил болгож харуулаагүй ч таны өгснийг санаж буй цөөхөн хэдэн хүмүүс хизээ нэгэн цагт танд чухал тусыг хүргэх үе ирнэ. 5. Өөрийн мөнгөний тухай бүү ярь. Хичнээн дотны найзч байсан мөнгөний талаар санаа зовж байгаа. Тийм болохоор мөнгөтэй холбоотой сэдвийг бүүсгөхөөрэй. Сонсон хүн сэтгэлээр унана. Хэлсэн хүн найзаач алдаж мэднэ. Хүний сэтгэлийг зовоож буй 3 зүйл байдаг. Санаа зовнол, хэрүүл маргаан, хоосон хитвч. Тэр дундаас хоосон хитвч хамгийн хэцүү. Тэгэхээр хүн гэдэг амтан тэр хүн надаас илүү юмтай юм байна шүү гэх шалтгаанаар л зүрхсэтгэлээрээ зовдог. Бүгд чиний өмнө алга тарьсан ч дотоод сэтгэлдээ тэгж чаддаггүй. Надаас бага мөнгөтэй бол үл тоож, мөнгө ихтэй бол атаархдаг угийн шин чанартай. Атаархал нь хүний төрөлхийн мэдрэмж учраас үүнийг зогсоож чадахгүй. Тиймээс үргэлж бэлтгэлтэй байж бамбайгаар хаана гэж бодож байгаарэ. Ялангуяа надаас нэг их ялгаа байхгүй танил маань баян болсон тохиолдолд дотн харилцаатай байх тусам атаархлын зэрэг нэмэгддэг. Тэгээд мэдээжийн юм шиг ямар нэгэн зүйл шаардах юм уу? Найдаж танаас заавал авах ёстой юм шиг зүтгэх зэрэг үйлдэлийг хийдэг. Эцэст нь тэр харилцаа төгсгөл болно. Тиймээс хичнээн дотн найзууд гэр бүл хамаатан садандаа өөрийн мөнгөний тухай огт бүү ярь. 6. Зорилгоо битгий хэл. Өөр хин нэгэн зорилгынхоо талаар ярихад сайн үр дүнтэйгээр буцаж ирэх нь тун ховор. Зүгээр л түүндээ хүрэхийн төлөө зарцуулах үнэт энерги дэмий үрж, чамд атаархдаг хүний эсэргүүцлийг сонсоход хүргэж болцсошгүй. Тэд өөрөөсөө дээр хүмүүс их болохоос сэргийлж, илүү сайн болохыг хүсч буй хүнийг унтраахыг оролдоно. Хараахан эхлээгүй байгаа зорилгынхоо тухай бусдад хэлэх нь тэр зорилгоосоо холдож буй үйлдэл юм аа. Хүмүүсийн хэлэх зөвлөгөөнд бодож байгаас чинь илүү янз харьцангуй байх магадлалтай. Эцсийн тэр зорилгоо биелүүлэх хүн чи өөрөө юм аа. Ямар нэг хэмжээнд биелүүлэх хүртлээр өөрийн зорилгыг нуу гэдэг нь эвгүй сонсогдож болох ч зорилгоо хилэнгээ хийхэд бэлэх мэдрэмжээс илүү бодит хүдэн чармаалт нь илүү удаашрах юм уу? Энэ тэндээ сонсогдох үнээс болж хэрэггүй энергийг зарцуулах нь олонтаа байдаг. Хамгийн том ялалт бол өөрийгөө ялах явдал. Өөртөө ялагдана гэдэг хамгийн том гутам шиг.
Өөрийн сэтгэлийг аз жаргалтай болгож чадах итгэлтэй хүмүүс л аз жаргалтай байдгийг санаарай. Биднийг аз жаргалтай болгодог зүйл юу юм болоо? Аз жаргал нь боловсрол, амьдрах орчин, орлого бус хүний харилцаатай шууд холбоотой байдаг. Хүн хоорондын харилцаа сайн нөхцөлд өөрөөр хэлбэл итгэж болох хүн хажууд байхад сэтгэл тайвширч бие махбодороо эрүүл байдаг. Баян эсвэл нийгмийн өндөр статустай учраас аз жаргалтай байна гэсэн үг биш ээ. Тэгэхээр яаж сайхан харилцааг бүтээж түүнийгээ хадгалж явах вэ? Агуу хүмүүс үүний тухай хэлэхдээ ярилцах нь хамгийн чухал хэмээн хэлж байна. Бид хэн нэгэнтэй анх уулзахдаа натаа тохирох үгийг яриагаар дамжуулан мэдэж болно. Сайхан харилцааг хадгалж үлдэхийн тулд амаа сайн мэдж яриарай. Гэхдээ хүмүүс ярихдаа өөрийн мэдлгүй санснаасаа өөр зүйл ярих тохиолдол ч бий. Эсвэл жаахан хэтрүүлээд ярьцдаг үе ч байдаг. Магадгүй та нар дунд өөрийнхөө яриг баахан ярьчаад гэртээ харсныхаа дараа шал дэмий юм ярьлаа гэж харамсан хүнжилтөө шумбаж байсан удаа бий юу? Олон агуу хүмүүс чимээгүй байдлыг байнга онцолдог. Тэд өөрийн тухай хэтэрхий нээлттэй байвал хүмүүстэй ойртох бус эсрэгээрээ холдог гэдгийг үргэлж сануулan ярьдаг. Хэдийгээр амаа хамгиж нууцыг сайхан амаргүйч сайхан харилцааг бүтээхэд гарцаагүй хэрэгтэй зүйл гэж бодож байна. Ялангуяа унтахынхаа өмнө өдрийн хэлсэн үгэндээ харамсдаг хүн бол Платоны бидэнд хэлсэн 6 нууцыг сайн сахиж сайхан харилцаа бүтээхийг хүсье. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.